Малчны тухай хууль 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд 10-аас доош жил ажилласан малчны хүүхдийг төрийн өмчийн их сургуульд мал аж ахуйн чиглэлээр суралцуулахар болсон. Тэгвэл энэ мэтчлэн малчид руу чиглэсэн бодлого нь тэгшэрхийн зарчмыг алдагдахад нөлөөлж байна гэж хуульчид байр суурь илэрхийлж байна. Бодлогын хүрээнд бол аль нэг бүлгийн эрхшгийг бол хамгаалахын тулд тодорхой зохицуултууд бол хийдэг ийм бодлого бол мэдээж байдаг. Гэхдээ энийг яг ингээд онцгойлоод зөвхөн тэр салбарт гэдэг юм уу ингээд байх нь бол нэг тийм зохимжуулж ингэж харж байна л та. Мэдээж нэг талаас нь харах юм бол энэ малчтад илүү их тийм давуу боломжийг олгож байгаа ийм зохицуулт бол ингээд харагдаж байна. Монгол улсын ажиллах хүчин 1,400,000, үүний 20% нь малчтай. Тэгвэл малчдад төрөөс олгож байгаа боломжуудыг авч үзвэл тэдний нийгмийн татгалын 50%-ийг төрөөс буюу татвар төлөгчний мөнөөс төлдөг. 16-аас 40 хүртэлх насны малчин иргэдийг малжуулах хөтөлбөрийн хүрээнд нэг аймагт 2-3 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Мөн малчдын борлуулсан түүхий эдийн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн хүртгийн албанд татвараас чөлөөлөх, ямааны 1 кг ноолоор тутамд 20,000 төгрөг олгох, цаашлаад малчтын хүүхдийг үн төлбөргүй ихтэй сургуульд сургах гэх мэт боломжууд бүрдсэн. Энэ бүгд татвар төлөгчдийн мөнгө. Тэгвэл иргэдийн төлсөн татварын мөнгө нийгмийн тодорхой бүлгийг халамжлахад зарцуулагдах ёсгүй гэх байр суурь олон нийтийн дунд хүрч байна. Наад захын жишээ гэхэд малчтын нийгмийн татгалын 50%-ийг улсаас төлөхөд жилд 25 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг. Тэгвэл энэ удаад малчтын хүүхдийг төрийн өмчит их сургуульд үн төлбөргүй сургах бодлого хэрэгжихнэ. Төсөв тодорхойгүй гэхдээ нэг хүүхдийн сургалтын төлбөр нь 4-5 сая төгрөг байх нь энэ асуудлын талаар иргэд дараах байр суурийг илэрхийллээ. Монгол орн бол мал аж ахуйгаар эдийн засгт болохгүй энэ асуудал ямар ч хэрэггүй байгаа шүү. Тийм учраас тэр малчтын дэмжих зөв байх нь болж. Адилхан л Монгол улсын иргэн хотод төв гадар амьдарч байгаа хүүхдсэн бас нэг ингээд юу дээд сургуульд сурахад бас төлбөрийг бас ингэж хөнгөлөх хэрэгтэй байхгүй. Тэр янз янзын хөнгөлөлт урамшуулч тэгээд ер нь л яг жинхэнэ ард хүнтэй гэсэн нэг сайн хүрэхгүй юм шиг тий. Төрийн албаа гэж бол яг нэг удаатай хүүхдийг төрөөний үнэгүй сургах ч юм уу. Хувийн байгууллагад ажиллаж байгаа бол хүмүүст бол энэ яг тийм юм байдгүй шүү дээ. Тэгэхээр бас энэ нэг тийм таатаа санагдахгүй л байгаа яг үнэ хэлэхэд бүгдээрээ л адилхан хөдөлмөрлөж байгаа. Зөвхөн малчтын хүүхдийг онцолж хөдөө аж ахуйд шаардлагатай боловсон хүчинг бэлтгэх болсон шалтгааныг мал ахуйн тэжээл, бэлчээр судлалын мэргэжилтэн хомс байгаатай холбоотойгоор хэрэгжүүлж байгаа бодлого гэж тайлбарлалаа. Бэлчээрийн менежментийн чиглэл рүү илүү анхаарал хандуулах шаардлагатай болсон учраас ийм мэргэжлүүдийг хуульд тусгаалan зааж өгсөн байгаа болов уу гэж бодож байна. Тэгээ бид төрийн бичигдсэн хууль тогтоомжийг биелүүлэх ёстой субъект учраас энэ мэргэжлийн асуудлыг хөндөж байгаа юм шүү. Үн төлбөргүй сургах гэдэг энэ ойлголт бол хэдийгээр суралцагчаас тухайн үе сургалтын төлбөр авахгүй боловч гэрээнийг хэрэгжих болох нөгөө сурсан мэргэжлэрээ орон нутагт 3-аас доошгүй жил нийслэлд 5-аас доошгүй жил ажиллаж иж сая авсан тэтгэлэг хэлбэрээр хадгалах буюу эргэн төлөхгүй байх нөхцөл орнд гэрээний үр бүрч. Тэгэхээр үн төлбөргүй гэдэг утга нь сураад орхичих тухай ойлголт. Хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг боловсролын зээлийн сан хүлээж байгаа. Хөдөө аж ахуйн их сургуульд малчтын хүүхдийг тодорхой 2 мэргэжлээр суралцуулахдаа жилд 30 хүүхдийг төгсгөнө. Энэ нь үндсэн хуулийн 14-2-д хүнийг үндэс ухсаа хил арсны өнгө насгүйс нийгмийн гарал байдал эргэлсэн ажил боловсролоор нь ялгуурлан гадуурхаж үл болно гэж заасныг зөрчиж байна. Ер нь ингээд харахаар бол тийм юмнууд нэлээд харагдаад байна шүү дээ. Ялангуяа энэ хувийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хүүхдүүд ямар нэгэн хөнгөлөлт дэмжлэг гэдэг юм уу ийм юмд бол ордоггүй ингээд орхигдоод байдаг. Тэр албаа агчдын ч гэдэг юм уу ингээд тодорхой бүлгүүдийн эрхшгийг бол хамгаалах ийм бодлого яваад байдаг тий. Тэгвэл энийг ингээд жигд болгох талаас нь магадгүй тэр суур ямар дэмжлүүд байхын гэдэг талаас нь төрийн бодлого чиглэл илүү хономчтой болов гэж судлаачид бол харж байна л да. Тэгвэл нийгмийн тодорхой бүлгүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг бодлогоор зохицуулахдаа тэгшэрхийн зарчмыг хангаж төрөөс суурь дэмжлэгүүдийг үзүүлэх байдлаар шийдэх ёстой гэж тодорхойлсон. Зөвхөн энэ жишээнээс харахад хууль тогтоогчид мөн үндсэн хуулиа зөрчиж байна уу гэх асуулт урган гарч байна.